За сая маргадыг тэгж ийн би маргад хэнийг ч гомдоож байгаагүй учраас өгөхгүй байгаа юм байна гэхээр бид нар тэгвэл талархаж байгаа найздаас зүрхөө өгж болно тийм ээ. За чи талархал илэрхийлж байгаа мó эсвэл уушлах гэж байгаа мó маргадаа? Маргадаа талархал юм уу уучлал юм уу? Уучлж байгаа юм. За уучлал гойж байгаа. Юунаас уучлал гойж байгаа? Юунаас уучлал гойж байгаа маргадаа? Зүгээр л уучлаарай гэж юм уу? За окей. За сууч. За Мишель хиндэх үү? За чимээгүй хүмүүсийг заахгүй шүү. Бид нар хүн болгон өөр ингэсэн бодолтой хүмүүс байгаа шүү. Зүрх аваагүй хүмүүст эсвэл бол чи хүн бусдыг гомдоосон гэж бодохгүй байгаа бол талархаж болно. Гомдоогоогүй гэж бодж ивэл талархаж болно. Гомдоосон гэж бодж ивэл уучлал гойж болно шүү. За Мишель. Баярлалаа. За адагшгүй мөн найзуудаа. За намаа өөр хиндэх үү? Талархаж болно, эсвэл бол уушлалт гойж болно. За. Тэгэхээр чи уучлж чана гэсэн үг үү? Уучлсан гэсэн үг юм уу үгүй юм уу? Зүгээрээ гэдэг нь уучлсан гэсэн үг үү те? За ойлголоо. Баяр хүргье. За тэгж өгье за. Уучлаарай. Чамайг дандаа муугаа дээр уучлаарай. За тэр л уучлах юм уу? За хилээч чанга хилээч. Баярлаа. Баяр хүргье. За өөр аваагүй хүмүүст өгье шүү тэрглээ одоо наахаа. Талархаж болно эсвэл заавал гомдоосон байх албагүй шүү дээ тий. Гоё чи миний хамгийн сайн найзуудад баярлаа гэж өгч болно. Эсвэл гомдоосон байвал гомдооч тэгэхэд тэгсэн уучлаарай гэж хэлж болно. За тэгвэл хин нэгэн зүрх аваагүй найздаа өчөж болох уу? За. Зүрх аваагүй найзаа. За зүгээр талархаад өгч байгаа тий. За талархаад өгч байгаа. За чамд өгөх баха. За дүлгөөн тэгвэл одоо хинд өгч зүрхээ өгмөр. За айлхон. За яагаад тийм сонсъё. Зүгээрээ тэгээд за баярлаа гэлээ. За маш сайн байна. Баярлалаа гэж байна уу? За хүмүүс ингэж чамайг уучлаарай гэж гуйж яхад өөдөөс ингээд зүгээрээ гэж сонсоод хажуухан нэг дутуу санагдаад байгаа. Тэгэхээр зүгээрээ найз нь уучлж байна гэж бүтэн хэлж байгаараа хүмүүстээ заа ёо. За ёо айлхана. Тийм зарим хэлсэн зарим зүгээрээ гिचээд орхиод байгаа байхгүй юу? За окей. За айлгон аваагүй энэ зүгээр. Оо ямар мундаг юм бэ. За баяр хүргье. Ямар мундаг. За баярлаа. За ананд одоо зүрх аваагүй хүмүүстээ өгье. Өгмөр байгаа юм. За өөрөө мэд. Оо ямар мундаг хүүхдтэй. За одоо намнаа нэг л
зүрх аваагүй хүүхэд байна. Тэр хүүхэд юм бол. Зүрх аваагүй хүүхэд байна шүү дээ. Тинүү аваагүй шүү дээ. За тинүүнд чи талархаж болно. Гомдоогүй байвал бас талархаж болно шүү. Гомдоогоогүй бас байж болно шүү дээ тий. Оо ямар сайн мундаг өгөөмөр өгöd дээ шүү дээ манай тинүү. За тинүүгийн өгмөр байна. Тий өстө хинт ч өгч болно. За бодчих. За сандал дээр хөдлөхгүй зэмээг ус. Вай за. Юу гэж хэлнэ шүү дээ. Яагаад өгч байгаа? За яагаад өгч байгаа юм бэ? Талархаад өгч байгаа юм уу? Эсвэл найзаасаа уучлахгүй маар санагдаад өгч байгаа юм уу? Алийг нь өгч байгаа юм? Сото дээр яасан дуучлаар гинэ? Найз уусан дуучлаарай. Би тэлдэг гэсэн бод шүү дээ. Аха. Сотод заримдаа хэлдэг дуучлаарай. Гэж хэлэх байсан уу те? За түр буцаад өгчлээ. За хэлчихлээ. Яа, сотод заримдаа чамайг баярлалаа. За тийм үү? Дахиад хамгийн сүүлийн нэг хүнд өгч. За хүнээс уучлалтыг гуйж авдаг байхгүй юу? Тэр хүн ингээ ойлгохтол нь хүлээдэг байхгүй юу янда. За. Дэлгүүр өгч. За яагаад дэлгүүр өгч байгаа юм чи? Яагаад наваа тэрэ хам хийнд наваа утуулдаг өгөөд өгдөө. Тахам хийд хам Оо тэгээд талархаж өгч байгаа юм уу найздаа? Ваа, за баяр хүргье. За та нар ингээд уучлах сэтгэлийн зан чанарыг эзэмшсэн үү? Эзэмшсэн. Нэг л дутуу хэлээд авчихсан. Зарим хүн эзэмшээгүй юм шиг хэлээд авчихсан. За дахиад асууя. Та нэгэн аагийнхаа уучлах сэтгэлийг эзэмшсэн үү? Эзэмшсэн. За тэгвэл нэгэн аагийнхаа бусдад буруу зүйл хийсэн бол нүүн далдах уу? Далдах юм уу? Далдахгүй юм уу? Даллахгүй гэж байгаа юм уу? За, тэгвэл буруу зүйл хийснээр маш хурдан уучлахгүй уу? Уучлахгүй. За, тэгвэл хэрвээ хэн нэгэн чам дээр уучлалт гуйгаад ирвэл чи уучлах уу? Уучлах. За, супер юм аа. За, тэгвэл уучлах сэтгэлээ зөвхөн сургууль дээр биш үү найзуудаа? Гэртээ, аав ээжтэй гудамжинд явж явахтайгээд энэ бүх энэ зан чанараа хаа явсан тэр газараа бүхнээ хэрэгжүүлэх нь штэ хүүхдүүд амлаж гинөө. Амлая.